Амралтын өдрөө аялдахтай сайхан өнгөрч байна хүмүүс ч тийм. Aurora Entertainment-ийн уран бүтээлчдийн үзэгч та бүхнийхэн амралт чөлөөсөх зориулсан бэлтгэдэг 60 секунд гейм шоу нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн нэвтрүүлгээр оролцох эрхэм зочдтой та бүхнийхээ өмнө урьж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочид маань дуудлага киноны уран бүтээлчид оролцож байгаа. Та бүхнийг тайзнаа урьж байна. SBN телевизийн кино гадаад харилцааны продюсер, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчийн хөтлөгч Батцаяа, дуудлага киноны дууны найруулагч Амар төвшнөр оролцож байна. Баяр хүргэе. Өдрийн мэнд залуусаа. Уулзаг бодсон байна. Сайхан амарцаа шин үү? Сайхан. За, уран бүтээл өндөр өстэй. Өндөр байна. За, уран бүтээлийн ол зөмгөр дүүрэн байгаа залуучууд өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байгаа. Баяртай байна. Кино ч одоо ер нь их кинонд хүч төрөн ордог болсон шүү дээ уран бүтээлчд тий. За, ийм болоор өнөөдөр Монголын кино урлагийн үе шат ямар хөө явж байна ер нь? За, үе шат гэхээсээ илүү яг энэ дээр хүч сөрөн ажиллаж байгаа уран бүтээлчдээ бас магтах нь бас зүйтэй баг. Ялангуяа энэ цаг үед маш олон өрсөлдөөнтэй кино зах зээл дээр зорин кино бүтээл хийнэ гэдэг бол ялангуяа залуу уран бүтээлчдийн хувьд бол их зориг шаардсан ажил та. Тэр дундаа энэ төрөл жанр нөөрөө тэр болон уран бүтээлчид сонгож аваад байдгүй. Сэтгүүн аимшигын төрлийн киног бол манайхан бол яг хүлээж авах уугүй юу. Тэгээ одоо ч нэг ашиг олох уугүй юу гэд нэг номерт боддог болсон энэ цаг үед киног хийвэл ашиг олох уу гэж ямар нэгэн бодохгүйгээр нэг л уран бүтээл хийгээл гэсэн чин эрмэлзэлээр энэ киног хийж яагаад нь миний өмнө Aurora фильмийн хамт олондоо баярлахын зүйтэй гэж кино уран бүтээлчний хувьд би бас Aurora-гийн хамт олондоо баярлснаа илэрхийлмээр байна. Төлөөлөөд аваараа баярлалаа гэж хэлээ. Найруулагч Чингүү маань одоо ямар дүрд тоглоулав? Ер нь ямар хоо шалгуураар авбаа? За шалгуур малгуур зүртэй юм болоогүй л дээ. Гэтэ бид хоёр урд нь богино хэмжээний кино болон босод реклам уран бүтээл дээр бол хамтран ажиллаж ирсэн найз нөхдүүд. Тэгээд мэдээж хин хийнийх нь хувьд бүрийн хэмжээний кино уран бүтээл дээр хамтран ажиллах юмсаа гэсэн тийм даалд хүсэл бол хийнд нь бол байсан. Яг энэ кинон дээр бол тэр нь бол яг нийлсэн гэж хэлж байна. Үнтэй болсон сонголт дурлал байж байгаа. За, Амрагийн хувьд бол бас дууны техникчийн хувьд бас нэлээ дээгүүр толгойсгч байгаа. Залуу өсч байгаа уран бүтээлч тийм ээ. Аимшигын киноны жанрт бас хүч үзлээ. Дуу шуум аимшигын киноны одоо хэдэн хувийн дуу шуум нь гэдэг лээ. Ер нь бол киноны дүрс 50%, дуу 50% гэж ярьдаг. Тэгэхээр бол аимшиг кинон дээр бол ер нь барыг дуу хөгжмийн хувьд барыг 80%-ийг дэлгэрээ хөгжмөө байхгүй мэдв. Ер нь маш их юм. Ингэж ойлгож авах юм байна. Дуу хөгжмөр. За 80% чи дуу шуумаа хийгээ 20% нь заяа шилээ болсон юм. Ер нь барыг тийм шүү. Ер нь кино бэлэн болох юм л байхгүй. Тэгэхээр одоо дуу хөгжим ер нь бол аимшиг кино маш их чухал юм байна. Миний хувьд бол анхны одоо аимшиг триллер жанрын кино байлаа. Тэгээд энд бол яг нэг хийсвэр сэтгэлийн тиймэрхүү эффектүүд, шуумнууд маш их ашигласан. Тэгээд тэрнээс одоо манай тэгээ кино чинь хоёр хөгжмийн зохиолчтой бас онцлог. За ямар уран бүтээлчтэй танилцуулахгүй. Тийм манай хөгжмийн зохиолчоор Motion хамтлагийн продюсер Жимбат. Тэгээд одоо сүүлд залуу хөгжмийн зохиолч Оки хоёр. Хоёр дуутай юм. Хоёр дуу хамтлагийн найруулагч. Хөгжим хоёр тусдаа хоёр хөгжмийн зохиолчтой л танив. Тусдаа ажиллаж байсан хөгжмийн зохиолчдыг энд хоёулын энд тавьжээ. Зөв гайхалтай бас. Дууны хувьд бол нэлээ. Одоо дуучтай ямар дуучин дуу болох вэ? Дуу бол байхгүй шүү дээ. Кинонд бол зориулсан тийм саундтрак байхгүй. Зүгээр л хөгжмөр л аимшигын киноны бас дуу мó саундтрак болсон бол сони юм шиг. Сонин байхад байсан. Гэтэ түүхэндээ ер нь бол тийм аимшигын киноны дуу байдаг юм уу? Ер нь бол байгаа ах уу? Би байгаад л магадгүй байдаг л бах тий. Ямар тийм дээр ч ямар хайрын дуу гэдэж байхгүй бах. Атом ээж хэлээд дуулаагүй байх. Тэ. Магадгүй ер нь бол тийм баг шүү. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн баярлалаа. Энэ их ажлын зав зай хичээл ном эхэлсэн тийм ээ. Ажил сургууль гэлээстэй. Төм төжгөж бомб өжгөнж байна шүү дээ. Харин тийм газ асуултаа хариулаад шийдэл авъя гэдэг шиг л эхэлье. Тэгэлгүй яах вэ? Нэгдүгээр үеийг бас Амрагийн хувьд бол мэдж байгаа. Заяа бас манай нэвтрүүлгийг үзчихсэн баха тийм. Нэгдүгээр үе бол одоо боксинг бэлитэй болсноор их онцлог байгаа. Харин дөрөв хараад бас айц төгсөж байлаа. Боксинг бэлитэй болсон байгаа. За ихлэ би Заяагаас асуултаа асуух учраас зя. Зүүн гарын шулуун цохилтыг хөднөөс зүүн бэлийг өмсөё. За тэгэхээр Заяа би чамаас 20 асуулт асууна. Энэ 20 асуултанд чи тийм үгүй гэсэн ерөөсөө 2 хөлбрээр хариулах юм байна. Тийм үгүй. Товчхон тий. Би тодорхой асууна. Чи болохоор тийм үгүй гэсэн л 2 хариулах. Дэлгэрэнгүй тайлбар байж болох уу?
Яг би хүсвэл асуу. Би тийм үгүй гэж бас жоохон тайлбар шаардаж магадгүй л дээ. За дэлгэрүүлж болно. Дэлгэрүүлгийг гэхдээ миний зөвшөөрөл. Би асуу. Дэлгэрүүлэх асуултаа би дэлгэрүүлнэ. Цаашаа яваад шууд явна. Тийм ээ. За дөрмийг ойлгосноо. Ойлгосон. За юу хийж авдаг. Тэгээд заяа цохиулж үзнэ үү? 10 жилдээ нэг манартлаа цохиулж үзсэн. Тэрнээс хойш байхгүй. Яг савг утж байгаа л нэг бэлгээ зөрүүл зүүж байгаа л тэгээд нэг савг манартлаас нь. Энэ мэрэгжлийн бокс юм байлээ. Их хүчтэй ордог юм байлээ. Тэгээ саяхан нэг энэгээр нэг хүн зогсон манартлаасан. Гэтэ Бадрууган төгс зогсч зогхгүй байгаас тийм. Би ч бас арайш тэгсэхгүй тийм ээ. Арай зөөлөн. Хэрвээ тиймэрхүү хүчтэй зогсоог байсан бол бас өдөрт хичээлцэлтэй учраас тийм. Магадгүй. Улс дэлхийн олимпиад явдаг юм аа гэдэг. Спортын дуурайнд эргэлдээд байна шүү дээ. Хоёр байлигээ ингэшээ. Тавьчаад. За ингээд амжилтсий заяа. Асуултыг хаачдаг. Өрж байна. За тэгэхээр Амраа маа надад туслана. Цаг бол хязгааргүй. Ер нь энэ хэдэн минутанд яах нь вэ? Цаг дараа л зогсож зүгээр зүлгэж бай тийм ээ. Йоо. Дараа нь чамаас сон. За ингээд заяад амжилтсан. За баярлалаа. Гудамжинд явж байхдаа заяагийн гутлан суугч байсан уу? Үгүй. Зөв бичгийн дөрмийн алдаа гаргадаггүй. Хаяа, үгүй. Яаж юм? Тодорхой хариулт өгөө шүү. Зя. Бусдыг санаатаагаар эвгүй байдалд оруулж байсан уу? Үгүй. Та нууц амрагтай юу? Үгүй. Замын хөдөлгөөний дүрм зөрчиж байсан уу? Тийм. Хаан зөрчиж байсан. Өршин шугам хаяа давж исэн. Энэ он дүрм саяны нэг шинэ одоо ингээд газар камертай болсон шүү дээ. Камераас өмнө л дөө. Тэр хууль хэрэгжихээс өмнө бол одоо бол үгүй. Байсан уу гэж байгаа шүү дээ. Өнгөрсөн цаг. Тэгэхээр элэг өрж яах гэсэн үг үү? Одоо бол үгүй. Ер нь цагдаа магдаа таараал зогсооход сайн байна би заяа. Хэд бол цагдаа нар одоо цагдаа нар чинь тийм биш шүү дээ. Ер нь ямар ч юу ч хэлсэн юм. Саяхан хүртэл их хурлынхаа даргаыг хүртэл харгаж байсан цагдаа нар чинь юу мань яагаад байгаа. Хууль бол хууль. Хууль бол хууль. Би бол тэн дээр угаасаа хүлэн зөвшөөрнө. Ер нь янз бүрийн цагдаа магдаа ч юм ингээ замын цагдаа дээр зогсооход ер нь энэ сайхан царайлаг залуу өөрийнхөө фейсийг ашигланаас бас хаяаныг инех гэж оролдд юм аа. Цагдаа нар нөө гэсээр хэлж байна. Гэтэ угаасаа дүрм бол дүрм хууль бол хууль. Гэтэ уучлаарай гэж торгуулаад байна. Тий, хэрвээ чиний зүтгэл бол тийм ээ. Та үзэгч та бүхэн ч гэсэн бас заяа шиг тийм ээ. Дүрмийн болоод явж байгаад алдаа гаргах юм бол бас хариуцлага хүлээх тийм ухамсартай бас чадвартай хэрэгтэй шүү залуу шүү да. За ингээд бас хотынхоо нийт залуучуудаа бүсгүйчүүдтэй бас замын хөдөлгөөндөө соёлтой боловсон оролцохыг бас манай нэвтрүүлгийн уран бүтээлчдийн нэрээс бас та бүхэндээ хүсэх байна, бас гуйх байна. Гудамжнаас мөнгө олж ийсэн үү? Олж ийсэн. Тийм. Өсгий гутал өмсөж ийсэн үү? Өсгийтэй гутал өмсөж ийсэн үү? Тийм. Дугуй унд чаддгүй. Чадна. Мэргэжилтэд хайртай юу? Хайртай. Цэцээгүнд авирч байв уу? Авирч ийсэн. Өөрийгөө сайхан залуу гэж боддог уу? Үгүй. За. Утлаа. Өөрөө самаас эргэлцсэн үгүй юу? Үгүй. За. Сайхан залуу цаашаа өргөжлүүлээ. Асуултаа. Өчигдөр зааснаа туснаа уу? Өчигдөр бол үгүй. Уржигдөр. За. Их нэртэй юу? Найз хүн байгаа. Найз хүнтэй. 5 жил үргэлжсэн. Үгүй. 4 жил. 4 жил үү? Хэдэн жил юм? 3 жил. Одоо ер нь бас гэрлэг шатанд орцсон гэж юм шүү. Тий, төлөвлөгөө план бол байгаа. За. Орцонд шээж үзнэ үү? Үгүй. Сайн байна. Ухаан алдаж үзнэ үү? Үдсэн. Хаана ухаалцсан бэ? Оюутан байхдаа хамгаалтын албанд нэг яг цаг магаар ажиллаж байсан. Тэгээд хууч Ариранг гэж энэ бааранд хамгаалт гэж хийж байгаа зодон болоод. За. Мэдгүй нэг бүх чүүдэл зодтолсон юм өстэйг юм. За. Салгаж явж байгаа хамгаалагч үуч яах вэ тэгж явж байгаа нэгд нам манартлаа зөвхөн нэмэдсэн чинь палам унтсан байсан. Хөндлөө хүмүүс л яваад. Тэгээд нэг 10 20 секунд алгадуулсан ирсэн. Гүү өөрөөс ирсэн байл. Бөхчөөдийн дундор ороо авсан чинь. Тий энэ салгах гэж байгаа яг оюутан хүн чинь тэгэл орой үдшэрэл хамгаалтын ажил хийж явж байгаа л. Нэг гарч ирсэн юм байдаг. Үгүй ээ. Яг үдээ тэр ч одоо 2002 3 онд юм уу да. 10 жилийн өмнө ч турхай залуу л байсан. Инээс турхай л байсан байх л. Аа. Одоо бол бас ингээд уран бүтээл хийгээд тийм ээ. Энэ сайхан SBN гээд телевизэд бас хөтлөгч хийгээд за бас тэгээд маш баггүй хэмжээний кинонд тоглоод тий. Кино болоод гадаад харилцаагаа бас мөнгө хийн үстэй бас тий. Мөнгө хийжлээ ийм их хэмжээний таргална үстэй. Үгүй би ч одоо тарган биш шүү дээ. Тухайд бол турхай байсан гэж тий. Оюутан байсан тий. За ингээд өргөжлүүлээ. Нойлд бөөлжж байсан уу? Тийм. Чи удаад шүү дээ. Удаад. Үгүй гэм сая
сая зөндөө бодсон тий. Үгүй гэх юм бол би амар лаг залуу болчих гээд нэг тиймээ бандагуудаа тийм хүн зодж байсан уу? Хамгаалалт. Тийм. Уу хамгаалагч ахтаа үгүй. Үгүй юу. Ер нь хүн зодж байсан уу? Үгүй зодох нь хаашаа зодолдож илсэн. Жоохон хүүхэд байхдаа том болоод. Тэрнээс биш. Жүжигчин болсноос хойш хүнтэй зодолцсон уу? Зодолдсон. Яагаад юу нь зодолдоо? Ажил мэдгүй ажлын ч юм уу бас нэг таар тохирохгүй юмас бол гасгаа юу нэг тийм гар зүрх. Уран бүтээл дээр. Уран бүтээл дээр. За. Нууц шил хинтээ зодолдоо. Зя одоо тэр угсаа хүн мэднэ л дэхтэй бол хэлээд яах вэ? Өнгөрсөн гэж тэр. Бас тодорхой хэмжээний олонний танил хүн байгаа. Тэгэхээр одоо яах өнгөрсөн юм. Сайн тэснэ тий. За. Нөхөртэй эмэгтэйд дурлаж байв уу? Үгүй. Одоо хурдан Худлаа ярьж үзсэн үү? Тийм. 10 жилдээ хичээлээ хэлж байсан. Тийм. Шууд нэвтрүүлэгт хөтлөж байгаад пакт гаргасан уу? Тийм. Юун дээр гаргаж байна? Яг үдэ яг одоо санахгүй тэгтээ бол гаргаж ирсэн бол гаргаж ирсэн. Гэтэ ихтэйх манай үргээд аваад. Тухайн үед нөгөө нэг ур чадвараараа ямар ч хэлсэн нөгөө яг тухайн үед нөгөө нэг ур чадвар шүү дээ. Тий. Яг буруу зөрүү шагналын одоо юу гэдэг суглах ч юм уу тий азан нөхөр болох юм дээр дутуу явуулах ч юм уу тийм ээ. Эсвэл тэрийгээ залруулах бас тийм юм бол байсан. Гэтэ энэ бол 1-2 удаа байсан. Чи өөрөөр хэлэх юм бол ур чадвар гэсэн үг шүү дээ. За тийм ээ. Иймэрхүү хүмүүс Монгол улсын соёлын төвөнд ярьсан цааш. Баярлалаа. За ингээд асуултанд амжилттай хариулсан заяада баярлалаа. Нэвтрүүлгийн 2 дахь зочныг хамтдаа асуултандаа яаж хариулахыг бүгдээрээ хамтдаа хүлээж авцгаая. За заяада баярлалаа. Амжилттай хариулсан. За зүгээр. Энд чинь урд нь цаг маг явдаг байсан. Одоо ч бүр 50 бүх асуултаа бүр 50 асууж байна. 50 асууж байгаа. За ингээд амраагаас асуултыг бүгдээрээ асууцгаая. Та амтнд тэжээж байсан уу? Тийм. Ануужинг сайн хөтлөгч гэж боддог уу? Үгүй. Ануужинтай та унтахыг хүсэж байна уу? Үгүй. Окей. Тийм гэсэн хариулт нэг ч алга шүү дээ. Эхний 3 асуултанд. Анхны харцаар дурлж байсан уу? Үгүй. Яа, дурлдгүй юм уу чи хүнд? Үгүй. Чи эр хүн болгон хүнд дурлдсан шүү дээ. Гэхдээ анхны харцаар бол биш үү? Дасад дурлд юм эмэгтэй юм шиг. Тэгэхээр чамайг би эрэгтэй хүн биш гэж бодож байна. Хүн болгоно онцлог гэдэг өөр л байна л да. Ер нь өнгөгийн дурлалт дуртай юу? Ийм хүү ч юм уу? Ийм өнгөгийн. За. Годомжинд бөөлж байсан биз дээ? Бөөлж ийсэн. Хаана газар төвж үзсэн үү? Үгүй. Төвж үзээгүй юм. Амжилтаа нь. Амжилтаа төвж үзсэн. Яаж хийж байгаа л харж байна. Яаж хийж байгаа л харж байна те. Такси ярьж байгаа ч хамаагүй те. За. Групп 6-гийн тоо хийж үзсэн үү гэсэн асуулт. Үгүй. Үзэх сонирхол байна уу гэж. Алга. Сатанаа ч бодлоо яриад байна да. Чи ямар амир тийм юу ганцаар юу юм? Ганцаардмаа санаатай тийм. Чи тийм үст өрөөлийг ачилж өөрийгөө умартаж энэ төр гэж дуун дээр хүртлээ ш тийм үст. Чи яагаад найз нөхдөд уулзч болдгоо ийм сайхан юу гэж. Уулзч болдгоо. Нүрээ бодож үзсэн үү? Үгүй. Амиа хорлохоор завдж байсан уу? Үгүй. Паркын галзуу уулганд сууя гэж бодож байна уу? Стаггүй шүү. Яагаад? Би өөр айд өндрөөс айд. Тийм. Тэгээд ер нь Хамгийн дээдлийн одоо хэдэн давхарт гарч ив дээшээгээ. саяхан шүү нэг барилгын нэвтрүүлэг хийж яваад энэ 10 давхартай гарч үзээд доошоо нөгөө баригдаагүй барилга чих эвгүй юм бэл. Доош харсан чи толгой иргээд нэг төмөрнөөс барьсаар гармаас шүү. Тийм. Маш эвгүй шүү. Ер нь энэ юу юм байна да? Энэ хотын төвийн энэ өндөр барилгуудаар ахын юм үзүүлнэ заа яа. За ламбарданд эд зүйлсээ тавьж байсан уу? Тавьж ийсэн. Эмэгтэй багштай сэтгэл алдарч байв уу? Үгүй ээ. Их сайхан асуулт юм. Яагаад? Нэг тийм эмэгтэй багш байв. Дадлахын багш мэл ярьж байгаагүй. Кино урлагийн дэсээр уулзсан. Сайхан үзэсгэлэнтэй тий. Жүжигч зөндөө байсан. Манай сургууль ихэнх нь дандаа гөгшин багш нар байсан. Та чи нэг сургууль юм шүү дээ заа. Тий. Зөв. Хэдэн он төгсөн юм авраа? Би чинь бүр сүл төгссөн. Тийм үү. Тэгэхээр ч одоо шин залуу багш нар орсон л байсан биз дээ. Тий, надаас хойш таг юм ээ. Яасан бол тоо. Өөрөөсөө дүү хүнтэй юу яаж вэ? Юу гэж ойлгосон юм бэ? Юу гэж ойлгосон? Юу яаж юу гэдэг толгой асуув. Тэгээд тэгэлээ. Юу гэсэн? Юу гэж ойлгосон? Асуултаа ойлгомжтой тавил тэгээд ойлгомжтой хариулт өгнө шүү дээ. Гар барьж үзсэн үү? Амар зөвхөж. Гар барьж үзсэн үү? Үгүй яах вэ? Мэдээж бэлитэл гар барьна шүү дээ. Хэрвээ утас олвол эзэнд нь буцааж өгөх үү? Өгнө. Эсвэл зүгээр сэмээр өгчих юм уу?
Ингэсэн ш нэрчнээс уцаа аваад очиж залгсан чи. Уцаа авъя гэсэн чинь. Үгүй ядаж чи наа уцаа авчгаа юу ачих уцаа сэмэ өгчих гэсэн. Сэмэ чи өгье гэсэн. Тэгсэн чинь бидгээ уцгүй яах юм гэсэн гэдэг шиг те. Нэг тийм онгоо байдаг өстэй. Тэгээ хойрд нөгөө энэ онгоог санаагүй учраас жоохон буруу зөв ярьчихгүй явчих. За. Хүн алгадж үзсэн үү? Үзсэн. Арга багшиг шүтдэггүй. Үгүй. Өнгөрсөн лүгээ буцахыг хүсдэггүй. Үгүй. Өөрийгөө гоё дуулдаг гэсэн дууж үзүүлээ ш. Би нэг тийм гоё дуулдаг шүү дээ. Боксинг билегээр зөхөж үзсэн үү? Боксинг билегээр зөхөж үзсэн үү? Үзсэн. Үзсэн үү? Өвөө шот цагчаа. За ингээд эхний үеийг амжилттай давж дууссан та хоёртаа баярлалаа. Хоёр дахь үе та бүхнийг хүлээж байна. Хэсэг хугацааны дараагаар эргөө уулзцгаая. Богдуулын хажууд эрүүл ногоон орчин нэр хүндийн илэрхийлэл хотын төвд ойр Times Square оновчтой сонголт таныг илтгэх. Би өөрөө асуух гэдэг. Чамайг зэ хаан юу хийж явах бүгдийг харж байгаа шүү. Би чамайг хурцсан. Хүмэн. Байна уу залбот. Чи зөв сонголт хийлээ залбот. Дуудлага уран сайхны кино. Өдөр бүр өргөө соён Тэнгис кинотеатруудаа Би чамайг харж байгаа шүү. дуудлага ирлээ. Баярлалаа хүмүүсчтэй бидэнтэй хамт байгаад хоёр залуугийн маань үнэхээр сайхан хариултанд та бүхэн бас илгээ өршөлт инээж бас баяр цэнгэлээр дүүрэн байсан баг. Ялангуяа хүний муудуртай үзэгчд манай нэвтрүүлэг бас зориулагддгийн шүү тийм. Энэ ч одоо бас их сони юм байна. Манай нөгөө ажил би ч одоо өөрөө дууны найруулагч юм гэж. Манай ажлынхыг ажилчтай зориулж өөрсөндөө зориулж энэ асуултыг бэлдсэн. Их сонин асуултууд байна. Хөлс гойчлуулсан байна. Хөлс гойчлуулсан байна. Найхрын Төрөний асуулт бол зориуд бэлдэж. Энэ ийм асуулт асууя гэсэн юм юм уу? Айгуул нууцын мэддэг ч юм биш байна. Бас дахиад ярьж байна. Тэгээрэй. Асуултыг бас явуулж явуулж байна. Хоёрдугаар үе шатанд та бүхнийг урьж байна. Хоёрдугаар үе бол гэр ах үе. За одоо та хоёр таарсан бол дандаа мэрэгчлээ. Мэрэгжил бол маш амархан. Та бүхэн яг мэрэгжлийг нэр үгээр нь хэлэхгүйгээр этүүдээр гаргадаг дуу аваа дүрслэлээр үзүүлэх юм байгаа. За ингээд хэнээс эхлэх үү? Урууч юм яхаа. Хоёр байдаг үү? Угасаал хоёр. 6 самбарыг. За би эхлэв ярьчих. За тэгвэл амраамаа самбраа өргөж заяагийн үйлдэлээр таах нэ өргөсөн самбраа таах нэ юу байсан бэ? Энэ бол мэрэгчлэн маш амархан жүжигчин хүмүүс бол ялангуяа бол энэ 60 секундэд 6 самбраа таачих байна. За цагаалахаар бас эвгүй юм байлээ гэж. Тэг хүмүүс үзэхээр ингэдэж штэ. За ингээд хараа сууж ахад чил. Иймэрхүү юм чи ингээд илчихгүй гээд. Тэгсэн мөртлөө бас өөрсдөө орохоос эвгүй байгаа бас тийм. Амраа юу гэж бодчих өөрөөр нэвтрүүлгийг хийдэг.
Ороход ингээд харахад бол ингээд амархан юм шиг санагдаад за одоо тэгэл хэлж байна одоо. Яг өөрөө ороод одоо үзэж чинь нэлээд сандрах. За ингээд билнэ. За явлаа. Амраа билнэ. Анхаар цаг явлаа. Казак бүжиг. Казак. Бүжигчин. Баяр үргээ. Эхний самбарыг амжилттай даалаа. Цагдаа замын цагдаа. Баяр үргээ. Энч. Баяр үргээ. Үнэхээр гайхалтай жүжигчд бол үнэхээр гайхалтай. Фантастик. Зөв. Баярлаа. Тоглооч. Зөв. Баяр үргээ. Одоо энэ камермен. Зураг. Зөв. 35 секундэд амжилттай 6 самбарыг тааж чадлаа. Баяр үргээ. Энэ бол рекорд шүү бас. 35 секундэд 6 энэ дээр жоо цаг алдчихлаа тийм. Бүжигчин дээр. Эхлээд юу илээ гэж гинт бодоод. Би бүжигч гэж хараагүй шууд зургийг харцсан байхгүй. Баяа тэгэхээр хүний шоонлагдаг бас хязгаар. 35 секунд цаана бүр 25 секундын хугацаа байхад те 6 самбараа тааж энэ дээр их унтлаа нэ. Хүний шоонлыг хязгаарлах харахгүй юм шиг байгаамаа. За харин одоо заяа самбараа өргөж дууны найруулагч Амраа маань таах үйлдэлийг тайлбарлаж заяа маань таах хэрэгтэй байгаа. За заяа бэлнэ. 35 секунд рекорд тогтоосон байх шүү дээ. Ингэж харуулвал зүг үү тийм. Тий. За. За ингээд бэлнэ заяа. За бэлнэ. Амраа За бэлнэ. «60 секундын хугацаанд 10 мэрэгчлийг үйлдэлээр таалах хэрэгтэй байгаа. Амжилтсан үзэгчтэй. Цаг явлаа. Багш. Уран бичээч. Зураач. Баяр үргээ амжилттай. Эхний мэрэгчлийг амжилттай таалаа. Засварчиг. Сантехникч. Мужаа. Заалгасан надад. Алгасан. Яа. Акробатч, уран нуураач. Окей. Амжилттай таалаа. Хоёр дахь самбар амжилттай таалаа. Жолооч. Баяр үргээ. Мэргэн буудагч. Буудаг. Мэргэн буудагч. Мэрэгч шүү дээ. Мэрэгч тамирчин юу? Буудлагын спорт. Буудлагын тамирчин. За баяр үргээ. Дараагийнх нь яваад. Тамирчин. За энэ хоёр үлдсэн байгаа. 45 секунд өнгөрсөн байна. Бичээч. Нөгөөх нь бас Засварчин. 50. Одоо юу юм дээ? Ямар юм аа? Машин. Токерчиг. Инженер юм уу? Инженер бол бас нөгөө сантехник ийшээ холбоотой болохоор сантехник бол авчиж байгаа. Тэгээ бас овсгоотой сэргэлэн байна л да. Бас манай энэ нэвтрүүлгийн тайз май жижиг хэрэглийг ашиглаад бас өөр инженер ч бас өдрөдөө галбан тушаалсан болохоор бас хэцүү энэ ч одоо. Яг энэ за одоо наа ч юм бол таахад хэцүүсэн баха. Ой тийм. Яаж тайлбарлах вэ? Хаяа байсан бол яаж тайлбарлах вэ? Тийм босоод байсан тийм. Сарпим мэмпинг гэх юм бол бас таах юм байна. Тэгээ мэтлэн гэсээр бол ингэсээр бол тааж магадгүй юм тийм байна тий. За хоёр орцогч маань амжилттай 60 секундэд Буудлагын камер. заяа маань дөрвийг таасан уу? Амраа маань дөрвийг таасан тийм ээ? Дөрвийг тааж. За энэ хоёр л бас хэцүү юм байна. Үзэгч та бүхэн ч гэсэн бас бидэнтэй хамт байсан бол инженер эдийн засагч гэдгийг яаж тайлбарлах байсан болоо та бүхэн ч гэсэн бас бодоод үзээрэй. Та бүхэн бас амар чөлөө цагаараа гэр бүлэрээ байхдаа бас гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үүсгэж бас иймэрхүү тоглоомуудыг бас тоглоул бас гоё болох болоо гэж бодож байна. Та бүхэн нэвтрүүлгийнхээ 3 дугаар үеийг хүлээн авч үзнэ үү? Эрхэм үзэгчдээ 60 секунд гейм шоу нэвтрүүлгийн 3 дугаар үед тавтай морилно. 3 дугаар үе бол маш амархан байгаа. Бас жүжигчд ялангуяа бас энэ уран бүтээлч хүмүүс оролцож байгаа. Зарим нэг дуучид бол бодлох юм байж л байдیں۔ Гэхдээ энэ бол маш амархан. 3 дугаар юу вэ гэхээр холбоо өгöd байгаа. Холбоо буюу хоршоо өгнөд байгаа. Энэ үгийг яг утгын тойруулж юм уу тийм ээ ойлгохдохоор энэ яг нэр үг юм уу үйл үгийг утгыг ойлгохдохоор тайлбарлана. Жишээ нь одоо хар гэсэн үг авах юм бол цагааны эсрэг чи юу лээ гэдэг нь хар гэдэг ч юм уу тийм ээ. Ингэж ойлгох юм байна. Үндсэн энэ үгийг хэлэхгүйгээр ер нь утгын төхүүлжил юу ах юм байгаа шүү. За хэлэх юм байгаа. За хэнээс эхлэх үү? Одоо түр надаас эхэлсэн одоо чамаас эхлэх үү? За тэгээ. За 1 минутын хугацаанд 6 хоршоо холбоо үгийг
утга зүйн байрлалаар нь сайхан тайлбарлаж хүргэх юм байна. За ингээд заяа байлна уу? Амраа бэлэн. За 1 минутын хугацаанд 6 холбоо хоршоогийг таах хэрэгтэй байгаа. За ингээд амжилтсаа. Цаг явлаа. Одоо энэ тайлбарж болно. Тий. Одоо энэ хөгжмийн юу ч юу лээ? За уушлаарай. Хөгжмийн гэдгийг үндсэн үгээр уусаа учраас хасагдлаа. Ямар юм аа? Юу штэ нэг Монгол гэрийн хан. Энийг яана гэдэг үлээ? Нөгөө нэг ингээд угсраал. Угсрах хан үдэх. Хан одоо 1 2 3 4 5 оо тийм юутай. Ханаа яагаар. Хаан За түр тавьчих. 35 секунд өнгөрсөн байна хоёроо үзчих. За түр тавьчих. Одоо нэг хавар юу уулнаас юу урсч ирдэг үлээ? цас шар ус. Тэрийг чинь одоо ерөөхдөө эрдэм байдлаар тэр нь яаж ийн гэдэг үлээ? Хайлах цас. За. Баяр хүргэе. Анхны асуултанд амжилттай хариуллаа. Өвөл одоо ингээд ороод зүгээд малгай өсгөлөөр ингээд сормос цамт. Баяр хүргэе. 2 дахь самбарыг амжилттай таасан. Цаг дуустаа. За надад амжилт. Юу вэ? Урд кардан татаад инхийг Шарвах. Одоо нөгөө нэг юу гэдэг нэг олон ангит кино сайн сүүлд нь хийгдсэн шүү. Дрифт юу гэдэг. Дрифт кино гарсан юм байна. Байнг. Шарвах. Бас дүрмдээ юу гэдэг вүлээ? Киноны нэрээр яаж ялаа шүү дээ. Тий одоо юу гэх юм бэ? Шинэ үеийн гээл. Тэгээ тэр чинь болохоор ари өөр нэртэй болчиход байгаа маа. Огцон мэрэг. Чи буруу эргэлт болчих гээд дээ. Огцом эргэлт тийм. Огцон мэрэг. Тэр чинь буруу эргэлт шүү дээ. Тий буруу эргэлт. Хан дугуйлах гэсэн байхгүй юу? Дугуйл. За энийг бол алдцсан тий. Энийг яаж тайлбарлах вэ заяа? Хөгжмийн зэмсэглээс. Би эхлээд нөгөө үг гарахгүй гэж бодоод үйлдэл төр үзүүлэх гээд. Тэгээ хөгжмийн зэмсэг элдв янзын бөмбөр гитар гэж өөрөө би хөгжмийн гэдгийг алдчихгүй. Ингээ хөгжим тоглоочтой тэгвэл хөгжим гэдэг шүү дээ. Хөгжим гингүүт тэрий чинь наадхны чинь юу гэдэг үлээ гэдэг ч юм уу ингэж байж бас нэг үг явсан. Энэ ус уудлах. Энийг сая бодож олсонгүй. Ус уудлах. За. Ус уудлах. За амжилттай 3 дугаар үеийн эхний хэдийг тач 2-ыг. 2 л уу. Тэнээр амжихгүй. 2-ыг таалаа. За энэ бол бас за хэр үг вэ? За амархан байна. Энэ бол дорн таалах байх шнэ айлж байна. За ингээд заяа тааж амраа тайлбарлах хэрэгтэй байгаа. За. Холбоо хоршоогийг тайлбарлах 3 дугаар үеийн 2 дахь тоглолт эхэлж байна. За бэлэн амраа. Бэлэн. За бэлэн үү? Бэлэн. Цаг явлаа. Дуурч болно. Юм нэхэх. Ам саях. Гутал аях. Эхнийх чинь зөв байхгүй. Тэгээд ам сүмсэх. за алгасан. Дөгсөн явуулна. Нүур бодох. Биш ээ. Уучлаарай. Нүур Буруулах. Өнцөг хэлэхгүй. Нүур буруулах. чи нүур гэдэг түрүүнд хэлсэн шүү дээ. Нүүр гэсэн. За. Нүур гэдэг. Юуны дэлбэ гэдэг үлээ. Цэцгийн дэлбэ. За уучлаарай. Энэ өөр утгатай байна шүү дээ. Бас анхааралтай тогтож унших хэрэгтэй. Яах гэдэг үлээ. Дэлгэрэх. Цэцэг дэлгэрэх. Окей. За бүрэлдэхүүн гараад өгөө. Ял кили ячаа. За алгасан наа чи юм. За юу юм бэ? Ямар цаг уусан. За энэ үний чи юу гэж вэ? Гэж. Цэцэг дэлбэлэх гэдэг үү? Цэцэг дэлбэх болно өөрөө шүү. Ер нь ерөнхий утга нэг зав. Нууц давхраа. Энийг яаж тайлбарлаж байгаа сая? Нүур буруулах. Нүур буруул. Би үүн хэлсэн чинь нүур буруулах гэж. Гэхдээ эхлээд яаж тайлбарласан бэ? Нүур гээд нүрийг бол хэлсэн байхгүй. Ямар ч юм ингээд л шиг шүү. Тэгээ нүур будах гэсэн байхгүй. Тэгээ нүур будах гэсэн. Нүур будах гэдэг дараа нь хэлсэн байхгүй. Тэгээд Хараа жоо сандраад байгаа юм уу? тэгж Сүс мөс чи гараад байгаа юм уу? хөлс мөс гарч ийн угаасаа. Давхар жинг асалт явагдаад байгаа юм шиг. Одоо бүр айгуул 3 4-гээр үе Хөлс өөр ямар үед гард юм бэ ямраа? Нэвтрүүлэгт оролцоход гард юм бэ? За. Өөр яахад гарах вэ? Надад тэгэл ажил хийхэд гарна шүү дээ. Янз бүрийн ажил хийхэд гарна шүү дээ. За. Ажилдаа хэрүү ер нь. Ажилд хэрүү. Цаашд. Сайн шүү дээ. Өөрийгөө бас бяцхан PR хийгээд байна юу? Үзэгчдтэй.
За нүүр уулгахыг амжилттай даасан цэцэг дэлбэлэх. Нэхмэл оймс. Энийг таагаагүй тийм ээ. Оймс нэхэх гэх. Оймс өгнийх нь бол өгөн зүг байсан. Нэхэх байж байгаад тэгээд юм нэхэх. Уул нь тайлбарж өгөөд өстэй. Эхнийх чинь зүгээд тий. Наад ч бол наад. Энийг яаж тайлбарлах вэ? Нууц давхраа. Миний нүд гээл хэлчихэд байна. Байн чам нүүц давхраа. Энийг юу гэдэг вэ? Энийг гэснээс өөрөө чинь байхгүй. За, энийг яаж тайлбарлах байсан бэ? Шүд зуух гээд ингээд гэж бодсон. Тэгээд яг үгээр тайлбарлах гэсэн чинь аюу үгүй мэн. Шүд. Энийг яах гэдэг юм те? Гэхдээ тэнгуү чинь таа настай заяа тий. Төвчээр одоо юу гэх юм те бас л. Төвчээрээ хажуугаар өнгөрсөн гэвэл бас тааш байж. Нэр сайхан дуулдаг гэсэн бас нэг сайхан дуулж үзүүлээ шиг үзэгчтэй. Сонин шүү дээ. Юу нэвтрүүлэгтээ орж исэн хүмүүсийг бол нэг дуулуулдаг юм. Тэгэхээр ганц гоё дуулчихдаг амраа. Энэ сайхан хүмүүстэй өдөр үзэгчтэй зэрэг. Тэгээ чинь сонсомоор л шүү дээ. Монголчууд бүгдээрээ л дуучих тийм үү? Йоо. Хөөс мөс гойж байгаа. Манай заяа сайхан дуулдаг шүү дээ. Үгүй ээ. Сайхан болоо байхгүй солгоо болоо байна гэдэг шиг л. Байна бай солгоо болоо. За, солгоо болоо шээ заяа нэг сайхан дуулдаг. За амраа дуусахгүй. За. За. Сайхан дуулчихгүй сэнгэл. За тийм. За би чинь нэг Никтон хамтлагийн янаг цэцгээс нэг бодог ч юм уу дуулах та. Ямар амар нэртэй дуулдаг. Өөрөө бас ер нь тиймэрхүү жанрыг нүггүй юу? Дөрөв жоохон аялсан чи санаа авчихгүй яа тий. За нэг бодог. За явлаа. Салхин согтун найхан дэлбэсээ сайхан үнэрт янаг цэцгий Зайдуулаач. Сэмхэн ширтэх чамда зарууч сэтгэл догтлон мэдэрж билээ миний бэлгэлсэн янаг цэцгий мэдсээр байж чи авсангүй мөрөөдөж дурлаж явсан сэтгэлнээ мөнхийн үнэгээр архлаач Юу маргааш явж хоолонд ороо заа натаа гэж. Тэдээрээс нийт дуулж байгааг болохоор сая нийлэхгүй л байна. Тэгээ та хоёрын юу темпер ч өөр юм шүү. Тэ. Каналстаас арай Канал өндөр стаф байна. өндөр дэвэр гэж. Би өөр доор хэлтий. Тэгээд манай хүн тэгээд Доогор нэг дөө хэлтэй заяа. Доорны тэнгэр тутам нэг иймэрхүү. За баярлалаа хоёр оролцогч. Өнөөдрийн нэвтрүүлэг маш сайхан үргэлжлэж байна эрхэм үзэгчтэй. За хоёр зочин маань хөлсөнд бас амрааг яг хөлрөөд байна. Алганы хөлс бол амар үү. Сандра дэжирсэн. Баярлалаа. Инээд хөөртэй бас сайхан дуулаад тийм ээ. Үнэхээр сайхан байна. Манай нэвтрүүлгийн 3 дугаар үе өндөрлөж байна. Тун удахгүй 4 дугаар үе дээр иргэн уулзцаая үзэгчтэй. Оновчтой сонголт таныг илтгэн Raven Garden Times Square-д захиалга авч ирлээ. Монголын номер 1 ногоон хотгон Raven Garden танд аз жаргалыг бэлгэлнэ. Би өөрөө асуух гэдэг. Чамайг эзээ хаан юу хийж явах бүгдийг харж байгаа шүү. Байна уу залбот. Чи зөв сонголт хийлээ залбот. Дуудлага. Уран сайхны кино. Өдөр бүр өргөө соён Тэнгис кино театруудаа Би чамайг харж байгаа шүү. дуудлага ирлээ.
Эрхэм үзэгчдээ Aurora Entertainment-ийн 60 секунд гейм шоуны нэвтрүүлгийн 4-р үеийг эхлэхэд бэлэн боллоо. 4-р үед амжилтсан хоёр оролцогчдоо. Баярлалаа. За 4-р үе болоо. Гоё үе байгаа. Тэгэхээр киноныхаа талаар бас эргээд яриагаа өрнүүлээд хөө 4-р үеийг эхлэхээс өмнө те. Ер нь хүнд бэрхшээлтэй сценүүд ямар сцен байна? Жүжигчдийн хувьд. За мэдээж хүнд хэцүү юм байлгүй л яг хуу. Тэгээ жүжигчдийн хувьд үзэгчтэй яаж хүрэх үү? Энэ сцен дээр энэ диалогыг яаж хүрэх үү? Миний тоглолт болж ийн үгүй сайн гаргаж ийн гэхээс илүү тоглолтонд л их хвцэл анхаарлаа хандуулж тэр нь их өөртөө хачаалтай байдгийг. Тэр нь бол уран бүтээлчтэй бол нэг ажиглахдаггүй л байдаг л да. Гэхдээ хамгийн хүнд хэцүү нь юу вэ гэхээр яг тэр алуулдаг сцен дээр чинхэн төмөр алхахаар алхатуулна гэдэг бол асар хэцүү зориг шаардсан зүйл байсан л да. Яг тэр чинь жижиг макад ашиглах бол тэр чинь хөнгөт гөхөөд байдаг юм уу тий. Айгу бол хийцгч юм бол хугарчих гаач юм уу гэдэг. Тэр чинь тодорхой жинтэй байгаа шүү дээ. Тэгэхээр тохиол манай хүн бол намайг нэг л хусаад алхаар цохиж алуулж байгаа юм уу те. Тий. Тэгээ энэ бол тайлбарлагдчихгүй тийм нууц байх юм. Гэхдээ энэ бол хамаагүй ярьчих юм бол миний дүр маань өөрөө 3 гол дүрийнх нэг. Тэгээ туслах дүр. Тэгээд яг тэгж өнгөрөнгүүтэй хойш хадаа нэхэгддэг. Нэхэгдэн энэ залууны тэрний болоо. Найруулагч чингүнтэй хамтарч ажиллаж байгаа хэд хурамтай дээ. За яг бүгдийг нь оруулах юм бол санахгүй байна. Яг бүр хэмжээний кино бол анхных. Өмнө богино хэмжээний кино болно реклам дээр бол хамтран ажиллаж ирсэн. Энэ бол яг бүр хэмжээний киноных нь анхных. Найруулагч бол залхах цагнаас туслаа. Манай чингүүч зөөлөн шүү дээ. Зөөлөн. Тий. Бус найруулагчид бол юуны гайгүй харьцангуй гайгүй. Ер нь одоо сургууль төгснөөс хойш хэдэн жил болчихоо? Яг 9 жил. 9 жил. Яг одоо 10 жил болох гэж байна. Зөв. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна? Одоо би чи яг өөрөө чөлөөт уран бүтээлч биш, SBN телевизэн дотор хэмжээ алба хашдаг тэнд харьяал өгдөг хүн учраас SBN телевизэн жил болгоно нэг олон ангид кино өөрсдөө төөрөн бүтээе гэсэн зорилготой байдаг. Сүүлийн 2 жил завсарлцсан. Сонгуул, олимп гээл давхцаад ажил давхарцсан байсан учраас энэ удаад түүхэн жоохон 100 жилийн өмнөх байлдан дагуултын тухай монголчууд ч түүхэн сэдв гэхлээр байлдан дагуулт тийм ээ Чингис хаан, Сүхбаатар, Гомон Баатар гээл яваад байдаг. Энэ удаад бид нэр тийм биш. Язгууртан гаралтай, тайж гаралтай гэр бүлийн арын амьдрал, ахуйн амьдрал, хайр дурлал сэдвтэй олон ангид кинонд ажиллахаар бэлтгэл ажилд орцсон түүний гүйцэтгэх продюсер Арын албаны ажлыг л гүйцэтгэж явна да. Тунтахгүй оноос өмнө нээлттэй төлөвлөгөөтэй ажиллаж байна. За, Амрагийн хувьд одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна? Одоо ер нь киногаа дуусгах жаалаа. Манайх одоо чинь нэг баримтат киноны л ажилтай л байна. Баримтат кино хийгээл нэг баримтат кино хийгээл. Aurora Entertainment ер нь бол янз бүрийн зохион байгуулалт үйл ажиллагаан дээр бол багаар ажиллах чадвартай тест тийм ээ. Багаараа бол манай клип реклам байл зөндөө баримтат кино байл. Бид нар ч өмнө одоо манайх ч өмнө олон ангитай кино үзсэн шүү дээ 40 ангитай кино. Тэн дээр чи яг тэр багаараа нар мандах гэдэг. 40 ангитай кино үзсэн. Тэндээс л яг кино одоо манай студийн баг хамт болно. Бүрдсэн. Тэгээд одоо тэнцэнээс санаа нийлж одоо сайхан бүтээл хийсэн хүмүүс л бүгдээ Aurora Entertainment маркетчлаад ажиллаж байгаа бүгдээ. За. За тэгэхээр нэвтрүүлэгтээ эргээ орцгоё бүгдээрээ. 4-р үе маань олонний танил хүмүүс байгаа. Урлаг спорт, улс төр одоо юу байдгийг те сонин сод хүмүүс байдэн штэ. Монголчууд бас гадаад дотоод энэ хүмүүс байна. Энэ хүмүүсийг үйл хөдөлгөөн үгээр нэрийг хэлэхгүйгээр өмс зүүдэг эд эрэхтэн одоо юу байдгийг те дуу хоолойгоор нь таалах хэрэгтэй байгаа. За хэнээс эхлэх үү? За яг уу. За би эхэлчихөө. 60 секунд 6 олонний танил хүмүүсийг одоо таах нэ. За явлаа. За билээ. Цаг явлаа. Хиний нөхөр? Бен Аффлекийн нөхөр. Эхнэр Бен Аффлекийн эхнэр. Бен Аффлекийн эхнэр шүү дээ. За түр тааж. Мөн үү? Биш шүү дээ. Хин мал хэл гиний шүлгийг зохиосон биш ээ. Хэл мал буруу таган баг тэм баян Монгол баян гэж бичсэн. Цэндийн нэрнээс л биш ээ. Ийм бэ. Нэг маш тооцох нэртэй. Одоо үнсэн телевиз данх нөө нэвтрүүлэг хөтэлдэг байсан. Жилет малгатай. Яруу наригч. За түр тавьчих. Сандрахгүй шүү. Сандрахаар ингэ мэдчих. Twilight-ийн гол дүрийн залуу. Хилээч. Та танк өгөөч. Габад болсон нэ. Попи хаан. Майкл Жаксон. За баярлалаа. Анхныхаа юуг таалаа, амжилттай таалаа. Ой. Энэ мандахацсан хатан тоглосон жүжигчин, ардын жүжигчин. Мандахацсан хатан.
Хань киноны гол дүр. Хэн блэ? Оо, нэр байна. За энэ явчих. Цаг дуусна. Согдож авчих. За хариултаа. Ганц хариулт бол Поппи хаан. Тэгээ чи би нэг Хөөрхий талигаач Майкл Джексон байлаа шүү дээ. Эний клэд мэдэлтэн. За. За гадаад энэ өстой явах. Наач орж ирэх гэж. За хараад бол мэднэ. Нэр бол байхгүй. Зунданд орж байгаа. Зунданд орж байгааг яагаад таасангүй вэ? Стан мэдгүй. Яг хэлсэн шүлэг нь бас орж ирэхгүй ч одоо сандаргаа. Хэл малгуур үдшгээл тодорхойлж байгаа. Тийм үстэй. Энэ сувдгаа бол байна. Яг л энэ байгаад байгаа юм л яг сандаргаараа байсан чи нэр мөр нь орж ирэхгүйсэн. Алаа юм. Энэ нэг хэм байгаа байхгүй. Jennifer Garner байгаа байхгүй шээ. Тэгээ Jennifer Garner байгаа байхгүй юу? Ben Affleck-ийн эхнэр нь гэсэн чинь нэр нь өөр ч юм шиг. Эсвэл би буруу зурцсан юм уу? Би энэ миний мэдчихсэн. Энийг танихгүй юу? За. Хараад бол мэдээ нэрийг бол мэдэхгүй шүү дээ. Нэрийг хэлж за. Jennifer Garner. Тийм. Jennifer Garner л байна л да. Энэ 30 настай охин дээр тоглодог. Аль олон одоо урт сурмуустай юм бүгд. Би андуураад байл л да бас. Сувдгааг яагаад таасан? харин энэ байгаад байдаг. Тэгсэн энэ орж ирдэг гэсэн залгий. Одоо гарч гоод чангаар хашгирч тэгээ тогтоогчдаг үстэй. За энийг юу гэж тайлбарлах вэ? Яг цаг дууссан. Юу гэж тайлбарлах вэ энийг? Тайлбарлал. Хүүхдийн элч дуучин Тэгж мэх юм бол орж ирэхгүй шүү. Анхан айлмгүй очиж шүү. тий эсвэл манай хүн чинь тий хүүхдийн элч дуучин болсон шүү дээ. Тийм болсон юм тий. Тий тэгээд одоо хамгийн сүүл нөө юу дуулсан? Нэг Залуучуудын нэг хийж байгаа доо. цэцэг чи яваасаа л харчих. Юу цэцэгчний үслэн. Тий цэцэгчний үслэн дуулсан. Цэцэгчний үслэг хамгийн сүүлд хэн дуулсан бэ гэж чи таах уу? таахлах. Таагаад. Ваа. Орж бай. Хэл малгууртай юм байвал хэн байв? Зунданд орж. Мундаг хэлсэн шүү дээ тий. Би зунданд орж нөө малгайтай төсөөлөд яг харсан чинь бас танд өгөө. Юу лээ гээд зээд орж эхлэв. Оо манай ах вэ. Яруу найрагч. Манай нэг хар багада нэг нэвтрүүл хөтлөх юм. Тийм шүү дээ. Хар шилэвтэй байдаг байсан. Бүр төсөөл хоногцсон л байна л да. Одоо ч тэр шторк нь явдаг баг шүү. Монголын радио тий. Хэл малгуургаасаа салгал хэн эмиг нэлтэй Монгол эмиг нэлтэй тий. Араас нь зунданд орж гэж явахгүй байгаа. За одоо харин 4-р үеийн хоёр дахь тоолт. Заяа самбраа өргөж олонний танил хүнийг таах хэрэгтэй байгаа. За амраа билнэ үү? Заяа билнэ үү? За билээ. Та эрт 60 секундын хугацаа өгнө. За кинотой жүжигчин байх бол киног л ярьчих би шууд хаа заяа. За билнэ. За билээ. Анхаар цаг явлаа. Микроны боссын гол дүр. Баттөмөр. Баяр хүргэе. Нөгөө нэг ноён Бондгор. жигэн нэр нь юм бэ тэр нь хийж. Бондгорын нэрийг сайн мэдчихсэн шүү дээ. За. Бондгор шүү дээ. Ой, танихгүй байна. Яа, наач аюу гизэн байна. Наад тулдаад энэ Монголын хамгийн сүүлийн ерөнхий сайд юу лээ ерөнхий сайд нөгөө яг нэг цагаан үстэй нэг өвгөн Бактууд уу? Биш. Юу лээ Юу юм бэ? 80-аад онд 89 онд ерөнхий сайд байсан шүү дээ. Ерөнхий сайд байсан. Жасраагаа. Биш ээ. За Уурлалгаатай. Уурлалгаатай нэг өвгөн байд юм аа. 8-аас хамтлагийн дуучин Дэлгэр мөрөн Батцууг хаян ярва. Окей. За хаяа. Амжилттай 3-ыг байна. цаг байгаа учраас 3-ыг таагаарай. Наадтай үгний хамгийн сүүл дээр нэг 100 орхимд ороод байсан да. Бэмд орж байгаа. Окей. Бэм биш. Бэм сурга. За наадтай гэсэн. Цаг дуусна. Наад хоёроо мэдхгүй. Юу гэж тайлбарлах юм? Энэ нөгөө нэг юун тоглодог? Чи ингэ тайлбарлахгүй байсан. Эгээр эхлээд ийгээр төгсдөг гэдэг. За. Эл өсрэл чи одоо ийм хүн шүү дээ. Ингэчгэл би. За жүжигчин багтаа байлаа. Юунд тоглоод байдаг бол Ноён бондгорын чи амар Дуучин хүн шүү дээ. тийм үү залгчин. Кино жүжигч. Амар баяр гэдэг юм уу? Амар баяр гэдэг юм Бондгороо остоо уучлаарай. Жинхэнэ нэрээ чи надад их танилцаагүй. Бондгороо гэдэг. За үзэгч та бүхэн ч гэсэн бас дуучин ноён бондгорын нэрийг мэдэхгүй бол Амар баяр гэдэг юм байна шүү. Их сайхан нэр байна. За хаян хэрваг таасан. Бэмд орж гэж таасан шүү дээ, тийм ээ. За. TV чинь одоо Бэм сурангааг. Бэм сурангааг. Ерхий сайдаас мөн Ерхий сайдасан тий. Сая хамгийн сүүлчийн мүүлчийн гэж харин багаад 100 их юм хэлээр ингэж санахгүй юу? чи яага батуул гэдэг үү? Буур толгойтой хамгийн сүүл Ерхий сайдасан. тий сайд материал би чинь одоо яг төрийн албанд байгаа гэхлээр шууд өвөл дарга юуны энэ чинь одоо социализмын үе багал
хамгийн сүүлийн ерөнхий сайд байсан байх гэж би бодсон. Зөв. Энийг ста мэдхгүй юм. Энэ хоёр манай хүн одоо тэгээд хоёр шууртаар явах байсан бахаа наа. Мэрлийн Месснийг би тань. Заяа бол олон кинонд оруулсан олон тань над. Ер нь бол Заяагийн нэг давуу тал байна тий. Бас энэ кино программын албаны продюсер юм явд тий. Ер нь ойролцоогоор хичнээн кинонд дуу хийсэн бай Заяа ер нь. Багцаа байдгүй. Мэдэхгүй шүү дээ. Тоогоо алдсан бах тий. Үгүй тоогоо алдсан. Тэгээд 4-5 мянган кино бол байгаа бах. Давхарцсан тоогоор. Студ бас кино уншдаг байсан юм тест. Оюутан багч. Яадаг вэ? Тий, оюутан байхдаа би чинь SBN телевизэд байхдаа TV1 студид ажилладаг байхдаа энэ студид оруулдаг байсан. Тэгээд 20 дахь телевизэд бас кино гэж гаргадаг. Ер нь одоо кино шиг нь гарччлаа шүү дээ. Бас сурж ил байна. Гэхдээ бас би яг тухайн үед дөнгөж суралцж байсан учраас одоо хүртэл суралцж байгаа. Тийм л зүйл. Нэг кинон дээр хэдэн хоолой хийж вэ? Яг мэдгүй. Ганцаараа бол нилээ хэсэг дуурсан. Тэргээрээс хүмүүс жоохон хараалгасан. 25. Баяргүй ах шиг бол нэг хэсэг явсан. Тэгээ яг хөө нөгөө яалтчгүй цагаан тулцсан эфир тэгээ жүжигчин байхгүй бол нөгөө шавар тусан шар эзэн гихчээр л өөрөө л уншихаас өөр аргагүй. Гэтэ арайч эмхтэй хүн дуураагүй. Эмхтэй жүжигчин маань бол хүүхэд дуураагүй. Эмхтэй хүүхэд дуураагүй. Үгүй. Тэр ч одоо өөрөөсөө банд нар дуурч байгаа. Тэгэл одоо ингэж яваад байгаа шиг байна. Та орцсон гэж явж байгаа шүү дээ. Дөржиг болсон. Тийм бол байна. Тэр чинь бол асар их хурд авьяас шаардлагдан тэгээд яалтчгүй зарим хүмүүс бол үзэгчээсээ бол зарим үзэгчээс бол хөлцөл өчгөн зүйтэй. Яг л тэгэхээр нэг кинон дээр маш олон дүрт ялангуяа би чинь тэр Аримедон кинонд ганцаар ханад бууруулаад үгүй хэлсэн шүү дээ. Одоо хүртэл би тэр киног бити гаргаарай. Зүрхэнд орсон. Яг л тэгэхээр Брюс Уиллис, Аффлек тэр чинь маш олон алдартай жүжигчин. Тэр чинь тэгээд NASA-гийн олон ажилтны эрдэнэ доктор профессорууд та нарын хэрэлдэж байгаа чи яах юм? Генералуудтайгаа тэгэж ингэж тэгээд тэгээ олон кино дуу ингэж хийгээд бол хэцүү л байгаа. Хэцүү. Яг олон жүжигчний бүрэлдэхүүнтэй тийм ээ 3-аас дээш эрэгтэй жүжигчинтэй 3-аас дээш эмэгтэй жүжигчинтэй бол хин хинтэй амар жүжигчтэй дүрээ хуваарлах чамаар. Тэгэхгүй нэг хэсэгт би чинь баг адлагдаад нэг хэсэг явсан. Тийм үү. Ингэж болохоо заяа. Би чамд юу яа л да. Яах гээд байгаа юм бэ? Нэг бэлтгэсэн текст энэ чи энэ текстийг нэг нь болохоор 60-таа өвгөн байгаа. Тэгээд нэг 20 эдтэй залуу байгаа. Нэг нь хүүхэд байгаа. Энэ 3 хоолойг бас нэг салгаад те. Одоо нөгөө нэг кино дуу хийдэг хүмүүс чи яг нөгөө нэг арт талдал ажиллаж байгаа шүү дээ. Чамайг болохоор царайлаг болохоор хүмүүс бол таньж байгаа. Бусдаар бол өөр жүжигчдийг бол ер нь дуу хоолойгоор мэддэг те. Тэгэхээр ер нь одоо манай нэвтрүүлгээр дамжуулаад те. Чи яг үзэгчдэд шууд явж бас бэлэг барихгүй гоё шүү дээ бас тийм үстэй. Тэр ч одоо кино дууруулаг бодцсон байна дөө. Яг л тийч бас нэг форум гэж байдаг шүү дээ тийм ээ. Тийм бас алдагдсан байгаа. Нөгөө кино компани нөгөө толгой байдаг заяа те. Толгоогоо хийгээд энэ текстээ яваад за энэ хоёрыг хийчих. Энэ текстээ яваад тэгээд төгсгөлөө хийчих. Тэгээд төгсгөл дээр нь болохоор юу хийчихэрэ. Манай entertainment-ийн нэрийг хэлчихээрэй заяа. За. Авраараа entertainment-ийг өргүүлээ гэж байгаа те. За ингээд эрхэм үзэгчдээ манай нэвтрүүлэг үргэлжлэж байна. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Бацаая маань кинон дуу гэдгийг та бүхэн мэдж байгаа. Одоо яаж хэрхэн кино уншдгийг бүгдээрээ бас хамтдаа сонирхох цаа. Бас гоё юм тий. Сонирхолтой. За бас хэцүү юм аа. Жүжигчин Бацаая алгаач. Ийм үйл хэлэхгүй яасан юм бэ? За. Аврора фильм үзүүлж байна. Ах トゥ 2. Гол дөрүүдэд Тулга, Мегмар, Баяса. Аава хурд ирээрээ. Аав хүү хоёр нь урдны адил нэг хоноод ирнэ. За юу? Бид хоёр тантай хамт Улаанбаатар руу хамтдаа явж болдгоо мө? Аав нь хоёр хүүдээ юу авчрах вэ? Миний том хүү аавыгаа эртэл дүүдээ аав хүү болоод юу нү? Миний том хүү аавыгаа эртэл дүүдээ аав хүү нь болоод дүүгээ сайн харж байгаарай. За юу? Аавдаа амлана үз. За яах вэ? Гэхдээ та ч гэсэн амлана үз те. Ахиж бид хоёрыг хоёуланг ингэж орхиж болохгүй шүү. Би ч гэсэн амлая. Энийг дахиад энэ хүүхдийн голс бас гоё гарч штэ. Яг энэ хүүхдийн голсоор нэвтрүүлгээ төгсөж болох уу? Кино гоё. За. Миний том хүү аавыгаа эртэл дүүтэйгээ хамт байж байгаарай. За юу? Аавдаа амлах уу? За яах вэ? Гэхдээ та ч гэсэн амлана үз те. Ахиж бид хоёрыг хоёуланг ингэж орхиж болохгүй шүү. За юу? Би ч гэсэн амлая.
За. Чи янийг болж байгаа. Сүүлийн үед бол нэлээд кинонд явсан учраас бас форм байхгүй нөө заяа тий. Тэгээ анх нөгөө харж мараагүй болохоор текст нь бас наан цаана утга учрыг олоогүй учраас жоохон уншиж явах хэвээр нөгөө өгүүлбэрийнхаа хэлэх гээд байгаа санааг нь зөв ойлгохгүй бол үзэгчдэд буруу мессеж өгөөд нэг үгийг буруу унших юм бол өгүүлбэрийн утгач киноны утгач буруу ойлгох магадaltaй байдаг учраас маш анхааралтай байх шаардлагатай л да. Зөв. За баярлалаа. Зүгээр. За ингээд уран бүтээлийн өндөр амжилтыг хоёр уран бүтээлчтэй хүсье өрөөж байна. Ингээд үзэгчтэй хандаж бас залуу хүний хувьд бас сайхан ормын хөлөхгүй үзэгчтэй зэрэгж. Тэгээ энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа Аврора фильмийн хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд Амраа найзтай бас уран бүтээлийн өндөр амжилт хүсье чамд бас амжилтыг хүсье. Олон хүнийг ингэж баясгаж байгаарай. Багхан чангалж байгаарай. Энэхүү нэвтрүүлэгт орсондоо бас их баяртай байна. Ер нь ороод бас сандардаг юм байна. Өөр ирэхгүй багланд балмагддаг юм байна. За баярлалаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Баярлалаа. Иргэн үзэгчтэй бидний нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн шинэхэн дугаараар иргэн уулзсан. Өлзийтэй сайхан гэрүүлийг өөд өдөн өргөн дэвшүүлье. Та бүхэн сайхан амсгаарай. Баярлалаа. You